Улсын их хурлын төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд татврын ерхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, аж ахуйн нийтийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гаалийн тариф, гаалийн татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтэд эдийн засгийн байнгын хороонд хөрвүүлэхээр боллоо. Төслийн талаар эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр танилцуулсан юм. Хөрөнгө оруулагчид манай татврын орчингод тогтворгүй гэсэн болгоомжлолтой байдгийг Эрдэнэбат гишүүн хэлж энэ талаар салбарын сайдаас тодруулсан юм. Тэр нь 90 оноос хойш одоо өнөөдөр 2013 хүртэл хугацаанд татврын одоо хуулиуд хэрхэн яаж өөрчлөгдсөн судалгааг бид нэгдсэн байдал гаргасан байж байгаа. Гишүүдэд тараад өгчөөч төрөө. Сая сагян хийсэн байгаа тийм биз дээ. Тэгээ харах юм бол манай бүх төрлийн татвар дандаа буурч ирсэн байгаа. Одоо бид нар орлогын татвар 45% байсан шүү дээ. Өнөөдөр 10-25 та байж жишээтэй. Хүн амын дотроос тэр хэмжээд байсан бил өнөөдөр хүн амын дотор 10 та болцсон. Энэ 2007 онд хийсэн бидний татврын шинжилгээ том шинжилгээ болж чадсан. Тэр утгаараа бид нар дэлхийд Азид бүтгий дэлхийд хамгийн бага татвартай орны тоонд орцсон. Энэ утгаараа татврын таатай орчин гэдэг утгаар бол бидний өрсөлдөх чадвар бус орнуудтай бол нэгдвэл өндөр байгаа. Тэгээд өссөн тохиолдол гэх юм 2-3 тохиолдолд өссөн байж байгаа. Гинти ашигын үднийг өссөн. За өссөн нэмэлт гараалтаа гэж гарч ирсэн өссөн. За тэгээд шинэ татвар одоо нэмэлт өртгийн татвар гарч ирэхэд бас өссөн гэж. Өөр тохиолдол бол надад буурч ирсэн л гэж байгаа. Тэгэхээр яагаад тэгвэл ийм байж байгааг гарч ирэх одоо тодорхой хэмжээний хүмүүс гэж хэлдэг. Нэг татварт манай татвар доктортой байдаг чинь доктортой гэж зарлчих юм бол илүү хүмүүст очих юм уу гэсэн утгаар гарч ирсэн байхгүй. Тийм л утгаар энэ хуулийг өргөн барьсан. Мөн хуралдаанаар аж ахуйн нийтийн орлогын албан татврын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл санаачлагч хөрөнгө оруулалтын санд давхар татвар ногдуулахгүй байх зарчмыг хангасан татврын зориулалттай байгаа нь зүйтэй гэж үзнээр хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг дагалдуулан уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын сангийн орлого, гадаад улсын хадгаламжийн бичгийг суурь үнэт цаасанд хөрвүүлсний орлого зэргийг албан татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж санал хэлэх гишүүд гараагүй тул байнгын хорооны санал дүгнэлтийг эдийн засгийн байнгын хороонд хөрвүүлэхээр боллоо. За тэгээд сангийн яамс